Байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ удаа дижитал технологийн олонч төвчлийг ашиглан болсон сургалтын арга зүйд сургалтад одоо хэрхэн нэвтрүүлж ажиллах талаараа та бүхэнд танилцуулъя. За танилцуулга дараах агуулгын өрөөнд бэлтлээ. Үүнд захим хичээл, захим хэрэглэгдэхүүн, захим үнэлгээ, ажлын хуудас, хиймэл оюухан.
Та бүхэндээ өнөөдөр минь төргийа. За 3 дугаар ангид ашиглах захим хэрэглэгдэхүүний занг одоо хэрхэн бүрдүүлэн ажиллаж байгаа талаар өөрийнхөө арга туршлагыг танилцуулъя. За энэ бол эхлүүлээд явж байгаа ажил байгаа. Хичээлийн санг бүрдүүлэх гэсэн бэ гэхээр багш нар одоо хэрэглэгдэхүүн бэлтгэх захим бэлтгэхээр маш их цаг зарцуулдаг. Захим орчинд маш их цагийг өнгөрөөж байна. Тэгэхээр багч гэсэн багшийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор бас тухайн хичээлийн жилийнхаа математик, монгол хэл, хүн орчин ч юм уу хичээл тусвараар юм хэрэглэгдэхүүн санг бүрдүүлчвэл дараагийн ангийн багш нар аваад ашиглах боломжтой. Цаг зав хэмнэсэн юм ажил болох юм болов уу гэсэн үгнээс энэ хичээлийн жилээс юм захим санг бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байгаа. За энэ захим хэрэглэгдэхүүний сан манад ямар зорилготой юм бэхээр багшийн цагийг маш их хэмнэж байгаа. Интернет Google-ээс тухайн зургийг ирж хайх, татаж авах, за фолдерлах, тэгээ эргээд нөгөө хэрэглэгдэхүүн маань зургнууд маань ингээ холилдоод бус төдийлө олддоггүй шүү дээ. Тийм учраас ийм сан бүрдүүлчвэл эндээсээ бэлэн аваад ашиглах боломжтой. За ээлж хичээлийн үр дүн тус сайнаар нөлөөлөн мэдээж бэлтгэлтэй, хэрэглэгдэхүүнтэй хичээлэл маш гоё үр дүнтэй сайн болдог. За сурагчдад сонирхолтой, сурагч үзүүлэлттэй зааж байгаа хичээлийг бол маш сонирхолтой хүлээж авдаг. За ойлголт тогтоолт нь ч гэсэн илүү байдаг гэж боддгоо. За эмх цагцтай. За эмх цагцтай гэдэг нь болохоор тухайн хичээлээ суралцахын зорилтын хүрээнд хэрэглэгдэхүүнээ кодлоод явчихж байгаа учраас суралцахын зорилтоор нь кодлоо явчихж байгаа учраас эргээд харахад бол эмх цагцтай байгаа. За дараагийн секц аваад ашиглах боломжтой. За энэ жилийн 2 дугаар ангийн багш нар бол дараа жил 3 дугаар ангийн хэрэглэгдэхүүний санг бол аваад тухайн хичээлдээ ашиглахад бол хэрэгцээтэй зүйл болно гэж үзэж байгаа. За ингээд зарим эхлүүлсэн ажлынхаа хэрэглэгдэхүүн. За жишээ нь энэ дараах материал үзүүлэн математикийн хичээлийн 3-3А гэсэн суралцахын зорилтын чадварыг эзэмшүүлэхэд бол захин болон хэвлэл байдлаар ашиглаж болно. За энэ дээр бол тухайн төрсөө тоолоод ийм хэлбэртэй төрс хэд байна вэ гэдэг тоог нь тавьчих болно. За тухайн төрсийг яг тухайн өнгөөр нь хараад бодчих болно те. Ямар ч нөхцөлд хөрвүүлэн хамгийн гол нь сангаа бүрдүүлээд тэнд нөөц нь байж яхад бол багш нар бол тэрийг янз бүрийн байдлаар аваад ашиглахад бол тухайн хүний ур чадвараас шалтгаалж. За энэ доор бэлэн өгсөн төрсүүдийг хайчлаад дээр энэ дугуй дэвшүүлэлтэд эвлүүлж тавихад бас хүүхдийн оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэх юм хэрэглэгдэхүүн. За энэ хэрэглэгдэхүүн юу болно? Захим интернет Google-ээс татаж авч болно. За бэлэн ийм хэрэглэгдэхүүнийг ашиглаж юм байна. За тухайн хэрэглэгдэхүүнийг гэхэлдээ төрсөө зөв зурх одоо хаанаас нь эхэл зурх уу? За хэдэн талтай байна? Талууд нь ямар байна? Сайн ажиглаарай гэдэг ингээ хүүхэд барьж байгаа хүүхдүүд байдлаар. За энэ хичээлийн хэрэглэгдэхүүнээр суралцсан зорилтын 3-3B чадварыг эзэмшүүлэхэд бас төхөмтэй гэж оруулж өгсөн байгаа. Төрсүүдийг өнгө ялгсан байна. За энийг бол 2 янзаар хэрэглэж болно. 2-3 янзаар. За куб төрс аль байна вэ гэд нэрлүүлж болно. Альцвал шар өнгөтэй төрс ямар төрс вэ? Улаан өнгөтэй төрс хэдэн талтай вэ гэдэг юм ингээ янз бүрийн байдлаар байна. За куб гэдэг хичээл 3 дахь ангид орж байгаа. Энэ хичээлүүд сэргэлэх.
За хүндийг хэмжих багаж хэрэгсэл гэхээр л одоо жишээ нь энэ жин дээр ингээл яхад зарим дэлгүүрт оронгууд ийм байдаг ч юм болохоор тухайн хүүхэд бас төрөлд орно шүү. Тэгэхээр янз бүрийн ийм хүндийг хэмжих байдаг юм аа гэдгийг бас нэг олон янзаар зураг хэлбэрээр харуулвал. За хэмжих нэг чинь байдаг. Тийм учраас бас энэ үед Монгол нэгэн төхөмтэй тастаа үнэлгээний материал ажил за мөн 3.20 G дээр зааврыг дагуу бичих гэдэг. Хоолны орцонд юу ордог вэ? Тухайн шүлтэй хоолыг хийхэд одоо ямар дарааллаар хийх вэ гэдэг юм уу? Дасгал даалгавар байлаа гэхэд тухайн зургийн хажууд нөгөөд бичүүлбэл хүүхдүүдэд илүү төхөмтэй. За энэ математик хичээлийн 3.1 Г гэсэн зорилт дүүрэнд хэрэглэгдэх. За тоог дүрсэлсэн би төсөө ажлын амжилтсаа багш нартай дүүлээд хэрэглэх аваад. За энэ хэрэглэгдэхүүнийхээ чагсаалтууд цаасан хэлбэрээр хадгалаад авах боломжтой. PowerPoint дээр бэлдээд авчвал надад илүү төхөм гэж утсан. Ингээд 2 онтынхоо нөгөө нэг хуудсан дээр 6 гэсэн сонголтоор хэвлээд за ингээд хавцанд хийгээд авчвал багшд бас нөгөө хэрэглэгдэхүүнээ надад ямар хэрэглэгдэхүүн байгаа вэ гэдгээ эргэж сэргээд санахад бас их төхөмтэй хэрэглэгдэхүүний чагсаалтаа ингээд цаасан хэлбэрээр бас өөртөө ингээд хэвлээд хадгалбал бас нэлээд үр дүнтэй гэж үзэж байгаа. За ингээд
хоёрыг нэмэлгээд вэ? 4. Хоёр дээр хоёрыг нэмэлгээд вэ? 4.
Бид өнөөдрийн хичээлээр багштайгаа хамт Монгол орныхоо байгалийн сайхнаар аядан мэдлэг бүтээх болно. Бид өнөөдрийн хичээлээр план болон аяллийн зургийг унших, ойлгох, зурах, тооцоолох, хэрэглэх чадвартай болно. Тийм ээ, ойлголоо. Эрт өрт цагт тэмээ одоогийн бугынх шиг 12 салаа ивэртэй байсан гэжээ. Бас өтгөн болоод бурт сайхан сүултэй байж гин. Харин тэр цагт бууга эвэргүй мухар мулцсан адуу сүлгүй шахам годон шодон байсан юмсанжээ. Иймд тэмээ сүрлэг сайхан эвэртэйдээ их л бие тоон эврээрээ ямагт гайхуулан хөөрсгдөг байжээ. Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухасаа илүү усан туссан дүрсээ олж үзээд сүр жавхлангаа их л багтан хараад зогсож байжээ. Тэгтэл энэ үеэр ойгоос бууг гарч ирээд толгой бүх илгэн мэгсхийж гунигтайгаар хэлжээ. Хөшүүрэг амтралын дэмжигийг мэдэж авда дээр гэртээ хөшүүргийн зарчмаар ажилдаг багажнаас сонгон сонирхолтой мэдээлэл бэлтгээрэй. Хүү, чиний энэ номыг уншихдаа тэмдэглэл хөтлсөн үү? Охин,
Би өөрт сургамжтай хэсгээ тэмдэглэж авсан. Энгийн бутархайг жишгтээ юу анхаарах вэ? Хуваар нь ижил байвал яах вэ? Бид хоёрт туслаарай. Бидний өндрийн хэмжээг олоорой. Хэмжээг зөв хараарай.